Зохиолч Пернлэн лувсан цэрэн нар шингээгүй. Би санхүүгийн техникум төгсөөд нэг аймгийн гэгэрлийн хэлцэд нэгтлэн бодгочоор ажиллалаа. Очсноосоо хойш төдийл удсангүй хань нөхөртэй болж манай хууч суулын ярдгаар айлын өрхний оосор татах болов. Эхлээд хэдэн сар хадмууттайгаан байгаад дараа нь өөрийн байртай болж тусгаарлаа. Үр хүүхдтэй ч болж анхныхаа хүүг төрүүллээ. Хүү маань одоо 2 оноос өнгөрч явна. Гэр бүлтэй болж тогтворжоод ирэхээр өнөөх залуу наснд байдаг хэдэгнэж годгонсон занч бүр алга болчих юм. Би сургуульд байхдаа бүжиг үдэшлэг гэж гүйгээд л томоог үтэж багш нартаа аашлуулад л сөрхий гойж гоодсон сөрхий сэтгнүр зантай байдаг байсан л да. Тэр үеийн бодохоор өглөөний нарыг ман дундуур харж байгаа юм шиг санагддаг боллоо. Гэр бүлтэй болж шинэ амьдралд орсноос хойш хүний сэтгэл нэг хэсэг их тогтуухан болох юм. Өдөр нь албан ажиллаа хийж ирээд оройд нь гэр орныхаа ажлыг хийж хүүтэйгээ ноцтолдож байгаад нэг мэдгэтэл унтах болчихсон байна. Маргааш нь босоод ажилдаа явна. Өдөр шөнө ёр өөрчлөгдөх юмгүй нэгэн хэмээр ээлжлэн солигдсоор хэдэн сар улирал өнгөрчихнө. Манайхаар орж гарах хүнж цөөхөн болохоор ярвал гэртээ гуруулаал ярина. Гараад явбал гуруулаал явна. Явдаг газар хэмжээтэй, очдог айлч тоотой. Хоёр хүний цалин амьдралдаа бүрэн хүрэлцэн. Суудаг байр уурын халаалттай, халуун устай хот газрын тоглог орон сууцтай зүйрлэхээргүй ч хөдөө орон нутгтаа л гэж ярихад хүүтэнд дулаан, цахилгаан гэрэлтэй, цэвэр тогтой ёр муу хэлмээр юм байхгүй. Бид иймэрхүү амьдардаг байлаа. Сургуульд байснаасаа миний хувьд өөрчлөгдсөн зүйл гэвэл орон гэрийн ажилд ямар ч хүнд гологдохооргүй боллоо. Манай нөхөр аж ахуйч ажилсаг болохоор би дэргэд нь үргэлж заалгаж зааварлуулсаар байгаад нэг төр курс төгсхийн хэртээ ажлын эрдэм сурсан гэж боддгийм. Манай нөхрийн муу тал гэвэл хар ихтэй. Нарийн шуугааны зүйлд дургүй. Өөрөө нийтийн бүжигч хийж чаддгүй билээ. Хаяа гуйлгаж байж кинонд л явна. Нийтийн бүжиг, үдэшлэг зугаалганд явмаар санагдах өдөр анхандаа олон л байлаа. Гэсэн ч нөхөр маань намайг орой үд шимэнд явуулах нэг л дургүй бололтой байдаг болохоор нь сүүлдээ төдийл их бодогдохгүй болов. Нэг орой би кино үзээд цагийн үед л байхдаа танил залуугаараа хургуулээд ирсэн чинь хаанхих юм, хэн гэдгийм чи яаж танилцсан юм гэж асууж шалгаан буцгай залуу байна шүү гэж ёжтой хүүтэн инээгээд бахаар нь миний уур хурч хоёулаа нэг хэрэлдсэн юмдаг. Тэрнээс хойш нэгэнт л болон бүтнгээд нэг орон толгой албаснаас хойш ялгүй юмар бие биенхээ уур уцаарыг хөдөлгөж зовоогоод яхав дээ. Болоод л яваагаас хойш үр хөвгттэй ч боллоо гэж бодцоход нөхрийнхөө зөнгөөр л байдаг болов. Нөхөр маань ч асрамж халамж сайтай. Юм бүхэн дээр санаа тавьж шөнө орой хурал цуглаан нийтийн ажил субботникоос хүртэл аргалаад чөлөөлж өгдөг байлаа. Хүүгээл сайн асарч орон гэрээ өө татчвай гэхээс өөр юм надаас шаарддаггүй байв. Хүн ийм байхад яаж муу бай гэж бодох вэ? Чадхынхаа хэрээр л сайн бай гэж бодож байлаа. Гэтэл сүүлдээ гэдэс цатгаланч сэтгэл өлөн хоол байлаач идэх дургүй. Ямар нэгэн зүйлийг хий мөрөөдөн хоолсон шаналж битүүхэн гуниг төрдөг боллоо. Хүн амраг хантай болох сайхан үр хөвгттэй болоод дараа нь яах ёстой? Хэрэл мухардаж нар шингэх шиг санагдана. Би нөхрөөсөө уйдаж шин амраг мөрөөдөөгүй юм шүү. Үр хөвгтөд хээр шааж амар цэнгэл хүсээгүй юм. Гэсэн ч нэг л юм дутагтаад байх шиг санагдаж ер нь яах вэ гэдэг их мухаргүй юм өөрөөсөө асуудаг боллоо. Гэтэл энэ намар санаандгүй хадланд дайчлагдж явлаа. Аймгийн төвөөс 20 гаруй хүн явв.
Бид холын аянд явах гэж байгаа юм шиг л ор дэвсгэр сольж өмсөх хувцас хүртэл бэлтгэж аваад баяртай болсоор нэгэн ороо 2 машинтай гарч өгвөө. Хадлан дээр очмогц 3 майхан босгож эмгтээчүүд хээ угалцтай нэг сайхан цэнхэр майханд тавуулаа орлоо. Яхав дээ ажил хийх гэж очисон улс чинь очсныхаа маргааш л ажилдаа гарлаа. Манайхны хэсэг улс нийлж угаад бухал хийх ажилд оноогдов. Эмэгтэйчүүд нь бухалж хэрэх боллоо. Хадлангийн ажилд туслалцахаар нийслэлээс хэсэг хүмүүс ирсэн байснаас 6 хүн манай бригадад ажиллах боллоо. Анхны өдөр би цүдийсэн томог эзтэй хашин хээр морь унчхаад бухалж хэрч гарлаа. Тэнгэрч сайхан байв. Би богино ханцуутай шар цамц өмсөж толгоогоо ирээн алчуур зангидчаад уруул будчихсан явлаа. Урд нь хадлангийн ажил гэдгийг чинь үзээгүй байсан болохоор бухлаач оосрлж чаддгүй байснаа сүүлдээ бүр овоо боллоо. Би багада далангийн хөндийгөр хонь хариулдаг байв. Гэтэл нэг намар миний ганц хайртай эмэг их маань нас барчихсан билээ. Би тэр хөгшний гар дээр өссөн болохоор төрүүлсэн ихээж тоодгүй байсан. Тэр жил би асгарууланч уйлаад яах вэ хөө. Амар болоод мэндэл суувал уулзсан шүү дээ гэж дуулан эмэг ихээ өгөөлөн уйлдаг байлаа. Бухалж хэрч явтал гинт тэр үе маань сэтгэлд бодогдож учир зүггүй уйлмаар санагдав. Гэвч нөхдөөсөө зовлоо. Ер нь усны шувуу буцах, салхи сэвэлзэж, нарийн дээвэр дэрвэд байх, модны навч унах зэрэг намрын юм болгонд миний сэтгэл хачин болчихдог. Нуруу хийж байсан хэсэг залуучууд надад ак тамак гэдэг нэр өгчөөд бухалж ирээд ирэх бараанаар минь "Даамай гоё чам шиг хүүхэн байна уу да? Ак тамак" гэж дуулан хашгиралдаж "Энэ даваад ирээ. Хөөе, энэ даваад ир" гэж нурууны хоёр захаас намайг дууддаг байлаа. Би чирч ирсэн бухлаа нэг эрэхтэй нурууны баруун талд, дахиад эрэхтэй зүүн талд нь буулгаад байсан чинь сүүлдээ "Одоо манай ээлж" гэж хашгиралддаг боллоо. Анхны өдөр иймэрхүү өнгөрч хүм бүр ажилдаа овоо зүгшиж юу хийхээ дор бүрдээ мэдж авлаа. Хоёр дахь өдрөөс эхлээд бухалж хэрдэг улс дотроо хуваар хийлээ. Үүнд нэг хэсэг нь нурууныхаа дандаа баруун талд, нөгөө хэсэг нь дандаа зүүн талд нь бухлаа зөөх боллоо. Надтай хамт Дагдаа гэдэг залуу бухалж хэрлээ. Тэр залуу нуруугаар нам чадал хүчээр муу давжаа жижиг биетэй болохоор нь ажил хуваарлсан залуучууд түүгээр даажгнж Дагдааг хүүхнүүдийн дансанд шилжүүллээ. Тэнд дарга болж бухалж хэрээрээ гэсэн юм. Дагдаа тайранхаас үлдээ бормор унж надтай хамт бухалж ирэв. Ир чадaltaй ирчүүдтэй энэ тэнцхээр биегүүч болсон эмэгтэйчүүдийн адагт нь орчихгүй юм шүү гэж тэр их л чармааж яваа бололтой. Бухалж ирээд хажуугаар нь гартал тэрбээр хурууга дараад бухлаа тоолж байгаа нь надад тодхон дуулдлаа. Майнер бас чирсэн бухлаа тоолж явдаг байх шүү гэж би бас чирсэн бухлаанд тоолж эхэллээ. Хорондоо төрүүлж Дагдааг ирчүүдээр шоолуулах юм шүү гэж бодоод би яарч гарлаа. Төрүүчийн авчирсан бухлыг нуруулд жамжаагүй байхад нь дараагийн бухлыг авчираад "Бошуулцгаагач" гэж нуруу хийж байгаа нөхдөө сандрах боллоо. Миний авчирсан бухлыг хотоос ирсэн Найдан гэдэг залуу голдуу тосч авдаг байв. Тэр биеэр чирэг дуу шуу цөөтэй дөлгөөхөн залуу байлаа. 3 салаа мод ацаар бухал руу хатгаж авахд өргөсөн их өвсний доор биеийн жижигхэн болчихсон юм шиг харагдаж, дүндээ ёр төрцөн шинжгүй ажиллаж байгаа нь багталтай санагдана. Өргөсөн өвсөө нуруун дээр гаргаж тавих нь хүртэл эв намтай эсгий зулж байгаа юм шиг аятайхан тавина. Түүний тавьсан өвс бусдынхаас илүү дуулууртай байх шиг харагдаад байв. Найдантай цуг дааш гэгч нэг үйлсгүй залуу ажиллаж байв. Төмөр сэрээгээр хатгаж аваад бараг малгайчны өвс өргөн. Тэгээд тэр өргөсөн жаахан өвсөө нуруун дээрээ гаргаад эвтээ хинж тавьчих чадахгүй. Заримдаа нураачхаад доороос нь 2 гараар тулчихсан "Ой найдаа, болохоо байлаа шүү"
гэж хашгирч зогсно. Заримдаа бүр сэрээгийн өвсдөгийн цуг шидчихнэ. Ажилд муугийн харгаагаар бас их алай. Яарах ядрах хоёрын хажуугаар би түүнийг харж инээж цагаан үрнэ. Та нар яасан улс вэ ер нь? Түрглээч гэж намайг яаруулахад. Бид нар ч угна. Актамакийнхаа урмыг хуглах улс биш шүү. Харж бай гэж дааш сэрээгийн шүүрч яваад бухал руу дайрч нухаж нөчүүхэн жаахан өвс өргөчхөд нэг их мундаг юм өргөж яваа хүн шиг л өвдгөн чичирдэг байлаа. Дашиг би харбор ажил хийж сураагүй эрх тангил өссөн айлын ганц хүү болов гэж тааварлаж байв. Дагдаа бид хоёр чирсэн бухлаан тоолж байгаагаа хэн хэнээсээ нууж чармааж зүтгэсээр явтал үдийн хоолны цаг хариугүй боллоо. Би үдийн хоолноос өмнө амжиж заавал 4 бухал авчрахгүй бол дагдаагаас нэг л хоцорчмоор санагдаад байлаа. Нэг томоохон булч ирээд явж байтал найдан аягтай юм барьсаар угтан ирлээ. Энийг залгилчих гэж байна. Үздэл айраг байлаа. Ам цангасныг ч хэлэх үү, морин дээрээ зогсож байгаад л залгилж орхилоо. Намайг айраг ууж байх зуур найдан өрөөсөн гараараа ташаагаан тулж зогсоод над руу сүрхий харж байгаа бололтой. Угийн онигор нүдтэй тэрэн дээрээ наран сөрөг над руу харах гэж хоёр нүдэн бараг айнаад байдгаараа ярвайна. Толгой дээр нь өвс ус хоёр тэнцүүхэн холилдож эгээл зараа шиг болчихсон хэрнэ тэрнийг өөр өөж мэдсэн янз алга хамрынх нүзүр рүү хөлс бүнжийн. Би айргийг уугаад аягийг эргүүлж өгтөө. За найдан минь их баярлалаа гэсэн чинь дурамчих нэг муу инээчгээд буцаад явчихв. Би хойноос нь хэсэг харж байгаад эргэлээ. Дагдааг харуул өвснөөсөө өөр юм бодож байгаа янз алгаа. Морин хөлөрчээ. Хөөе дагдаа, хоолндоо явах боллоо гэсэн чинь. За чи явж бай гэд тоосонгүй. Би дагдааг сүйлдэж үлдээд ядаж ганц ч болов бухал илүү чирээд хоолндоо явах санаатай байлаа. Гэтэл дагдаа бас тэгж бодсон бололтой. Манайхан хоолоо идэхээр майхан руугаан явцгаалаа. Дагдааг харсан чинь бухлаан чирээд явж байлаа. Одоо ч энийгээ буулгаад чи гарцаагүй явах уу гэж бодоод явсан чинь тэр чирч ирсэн бухлаан буулгаж морныхон олмыг тухтайхан чангалж аваад мордлоо. Гээдэс үлсэж хоолндоо яарч байсандаа уур хүрсэн би дотроо дагдааг тагжис мон чамайг гэж харав. Манайхан майхныхан гадаа очиод "Хөөе хоол хөрчлөө. Нөхөр дагдаа чи наад хүүхнээ явуулж хоолыг идүүлээч" гэх зэргээр хашгиралдаж байгаад уулдав. Дагдаа бид хоёрыг нэг бухалж ирээд ирж явтал найдан даш хоёр биднийг угтан гүйж ирлээ. Яах гэж явааг нь мдээгүй байтал найдан миний морины жолооноос даш дагдаагийн морины жолооноос барьж аваад хөтөллөө. Яасан маягтай юм бэ? Би ямар хөтлүүлж явах хүүхэд биш гэж сүрхий уралсан маяг гаргавал найдан ер тоосонгүй. За яах вэ? Уурч нь хүрээд байгаа бол энэ рүү цохих. Уурч нь гарна гэд үсэн сэгсийсэн арзгар толгоогоор өвдгөрөм нь шөргөв. Тэгэхэр нь инээд хүрээд яаж чадсангүй. Гараа зангидж толгоор нь нэг нударсан болоод хөтлөгдөж явлаа. Дагдаа бид хоёрыг хүргдээд очтол та хоёрыг гарамгай сайн ажилласанд хөдөлмөрийн баатар цол олгох болсон. Одоо хадлангийн бригадын тэргүүлэгчдийн зарлиг уншина гэд нэгэн цаас гарган худлаа уншиж бусд нь алга ташин ураа хашгиралдав. Дараа нь баатруудаа зочны ёсоор хооллож хүүнөхдөө ширээ засъя гэж шуугилдав. Ингээд бид хоёрыг хүчээр нэг дор суулгаж бидний өмнө даш ирээд дөрвөн хөллөн зогслоо. Найдан жаахан хулдаас барьж дашийн нуруунд дээр нь тохож хоёр хүүхэн аягтай хоол авчирч өнөөх хулдаасан дээр нь тавиад дууд уулзгаалаа. Хоол идэх гэж ингэж баахан шуугилдцгааж байгаад ажилдаан гарлаа. Би дагдаагаас хоцрохгүй гэж хичээсээр цаг өнгөрөхийг ч ажигласангүй. Нэг мэдхнээ ажлаас буух цаг болжээ. Нөхөд маанч нэлээд ядарсан бололтой нурууныхаа ёроолд сууцгааж зарим нь дуулж, зарим нь яриад илгэж эхэлжээ. Би тэдэнтэй нийлэв. Найдан зайдуухан суужгсан амандаа өвс цуугаад дуу аялж байна. Би дэрэгд нь очиж суугаад "За найдан минь нэг сайхан дуу дуулаад айл" гэдэл. Би хайрын дуунд их дуртай. Тэрнийгээ дуулах уу гэв. За тэг.
Би чамайг уртаад шагнаж орхий гэд халааснасаа ганц чихэр гаргаж өглөө. Найдан баярлаа гэд Ингрийн халаасанд хийчихлээ. Тэгээд урсж байгаа голын шуугаан хэмээн намуухан эхэллээ. Их бодлогоширсан байдалтай дуулах юм. Угтэн авцгаа хайрын минь дууг гэж нөхөд маань төрж дууллаа. Дуугаан дуулсаар бүгд майхан руугаан явцгаалаа. Оройн манайхан тоглосон боловч би ядраад хэвтлээ. Манай майханд хотоос ирсэн хүний баг эмч нэг сайхан хүүхэн байв. Тэр бас тоглосонгүй. Хоёул өдрийнхөө ажлын тухай ярилцж хэвтэл багтаа гүйсээр орж ирлээ. Та хоёр гарч тоглохгүй яахав гэснэ. Чи нэг хараач. Дохоогоор нэг хачин хатгаж өвдөөд гэж өнөөх баг эмч хүүхэнд гараа гарган үзүүллээ. Өнөөх хүүхэн нэр нь галцоо. Дохоог нь барьж гарыг хэд нугалж үзээд онц мэдэгдэх юм алгал байна шүү дээ гэлээ. Манай дагдаа тагж ичхад бас гоё хүүхэн санаатай гэж би бодон инээд хурж хэвтлээ. Гэтэл дагдаа галцоод улам ойртон шахаж тэгээд зүгээр байна уу гэж лавлан асуув. Галцоо над руу харж царай нь улс хийгээд. За өнөө шөнө зүгээр болоод хонох байлгүй. Явж тогло гэд дагдагийн нүцгэн бугуун дээр нэг үнсчихв. За тийм бол яхав гэж дагдаа баярлсан хүүхчиг майхны хэцэнд таварцглан бүдэрсээр гарч гүйв. Түүнийг гарахад галцоо над руу харж өвдсөн юм байхгүй шүү дээ. Над руу ирхэл гэж шалтак зааж байгаа юм гэлээ. Би жаахан гайхаж та дагдааг таньдаг юм уу гэлээ. Чи мдээгүй юм уу? Миний нөхөр шүү дээ гэж галцоог хэлэхэд нь өө тийм үү гэхээс өөр юм хэлж чадсангүй. Галцоо бид хоёр бие биедээ дасж ижилдээд сайхан үерхдэг боллоо. Имэйл дээрээ жаахан жишүүхэн сууж хаш цагаан шүдээ ярилцуулан инээгээд явж байгааг нь харах ёстой. Төрсөн атлаад зурсан юм шиг гоож авахаатай харагддаг хүүхэн байж үлээ. Ажлын 3 дахь өдөр үдээс өмнө хэсэгхэн бороо орж ажил баг зэрэг саадлаа. Хадлан дээр ирээд байсан аймгийн эвлэлийн хорон дарга гэх залуу энэ завыг ашиглаж хадлан дээр ажиллаж байсан бүх хүнийг цуглуулж уулзаад яриа хийлээ. Тэр газрын хадлангийн явц байдлыг яриад манай хадланчдын ажилтай танилцсанаа ярив. Сайн ажилласан хэсэг залуусыг нэр зааж баяр хүргэлээ. Тэрэнд миний нэр орчихсон байлаа. Би ийм ялгүй зүйлд тэгж их баярлах байснаа мэдсэнгүй. Энэ явдал өдөржин надад бодогдов. Би нэг л өөр болчихсон юм шиг санагдаад явчихсан билээ. Үнэхээр өөр болоогүй юмаа гэхэд өөрийгөө үнэхээр залуу хүн шүү гэдгээ бодож явах болсон юм. Цагаасаа өмнө сэтгэлээр өтөлж, биеийн хөсөр хаяад амьдралынхаа дээд зорилгод хүрчихсэн юм шиг санаж явна гэдэг угаасаа тусгүй байдаг юм байна. Үдээс хойш тэнгэр сайхан цэлмэж нар гарлаа. Нэгэнт өдөр хагаслаж ажилд гарсан болохоор бид урд өдрийн хишгээ их ажил хийж чадаагүй боловч хагас өдрийнхөө хэрээр чамлалтгүй ажиллалаа. Ажлын 4 дахь өдөр болов. Энэ өдрөөс эхлээд найдан миний сэтгэлд нэг л хачин бодогдоод байх болов. Цэрэн ч одоо л болохоо байх нь дээ гэж бодоход зэвүүн санагдавч сэтгэлээ зоргоор нь тавьж түүнийг бодсоор л байлаа. Оройн ажилласаа буугаад бид тоглоцоодог байснаа шин дуу заалгаж эхэллээ. Хүмүүс хэсэг хэсгээрээ суучихсан энэ дэндгүй дуу аялан зарим нь дуулж байгаа дундаа үнэхээр уярчсан байгаа харагдана. Би сургуульд байхдаа мөн л ийм байсан билээ. Сургууль төгсөөд хань ижилтэй болсноос хойш энэ 3 жилд би сайн муу их юм сурчээ. Ингэж савсганж явах муухай, тэгж орилж хашгирч явах эвгүй гих сургаал намлал цаг тутам сонссоор бие ягштал бариад сурчихжээ. Залуучууд дуулж шуугилдж байхад тэднээс хөндөй зожиг байх юм уу? Нийлж суувч тэдэн шиг ичиж зовлгүй дуулж орилж чадахгүй. Дуулсан дууг нь сэтгэл дотроо даган аялж амаа жимийн суудаг байлаа. Яриа хөөрэ багтай анир чимээ нам ихэмсэг байхыг
хүний нэр төрөө хадгалах арга гэж ойлгож явжээ. Цэрэн минь дуулал да. Яасан уйтгартай юм бэ гэж найдан хэлэхээр би хүний нүдэнд ямар харагдаж байгаагаа ухаарч нэг орой баахан дууллаа. Манайхан ч намайг сайхан хоолойтой юм эвтэйхэн дуулж байна хэмээн онгорёогоод л би түнд нь хүүхчих урамшаад тэр орой сэтгэлээ онгойд л дуулсан билээ. Чи дуулж байл да сайхан шүү гэж найдан ятгаж надад 3-4 шин дуу зааж өглөө. Сүүлдээ би дуу зааж айл гэж хоргоон найданг гараас хөдлөн майхан руугаан чирдэг боллоо. Найдан зарим орой унд хүртлээ надтай цуг сууж дуулдаг байв. Хизээнийхээсээ илүү их ажил хийсэн өдөр бол ажлын 7 дахь өдөр байлаа. Оройн айхтар ядарч дуу тоглоомд ч оролцож чадлагүй эрт унтав. Ядарч зүдэртэл ажиллаад сэрүүн тунгалаг агаарт тавтай унтах гэдэг ховор жаргалын нэг байх юм. Хадлан дээр ирснээс хойш хэд хоногт ядаж хоолголохгүй болж хоолнцэр болсны юм яа. Нүүр жаахан борлсон боловч царайны ерөнхий дэвсгэрт засарч тааргалжж байх шиг санагдаад би хөнгөн сэтгэл үргэлж өөдрөг бодол санаа хүртэл уужим бие зүдрээлгүй маргаашнаас эхлээд оройн тоглоом наадамд оролцож бай гэж бодлоо. Нэг өрөө би хулган болж найдан муур болж намайг хөөв. Найдан их мангар том харайх боловч хөөж яваа хүнээ бултаж зайлахад бие татж авч чадлагүй хэд том харайгаад арайхийн эргэн. Би найданд баригдалгүй хичнээн зүгтаасан ч чадхаар байлаа. Гэвч тоглох гэж хүлээж байгаа олон хүнийг бодож баригдав. Найдан миний дал мөрөн дээрээс өвдөлтөл шүүрж яваад тавьсангүй. Тэр чигээрээ харуулдан унсан тул би ч түүнд татагтан дээр нь дарж унлаа. Эрэгтэй хүний гар ширүүхэн байх нь сэтгэлд аятайхан юм. Хадлан дээр ажиллаад 10 хоног өнгөрлөө. Энэ өдөр өвсөн дээр тайлаад хайчихсан найдангийн цамцыг хараад одоо бид буцтал 5 хоног үлдлээ шүү гэж бодсон чинь сэтгэл хачин шимшрэв. Би найданд дасч хачин их сэтгэлтэй болжээ. Үүний улмаас сүүлийн 5 хоногт бараг 5 жил юм бодохооргүй боллоо. Өнөөх намрын хонгор салхи, хадсан өвсний аятайхан үнэр, дуу шуугаан юм бүхнийг ажихаан болоод нүүгэлдсэн түнэр бараан бодол хамаг сэтгэлийг минь эзэмдэж бүх би торонд орооцолчихсон юм шиг санагдах болжээ. Ямар амьтны хүртээ, ямар тавилангаар энд учраавал. Хайр дурлал гэдэг чинь ийм амархан байдаг юм уу? Хүмүүс чинь ядаж зан зангаа хавалцаж бие биенхээ наад цаад учрыг харилцан мэдж байж дурлалцдаг биш үү? Дурлал биш байлгүй. Хүн хүндээ сайхан харагдсны бурууч юу ах вэ? Тэр болгон дурлал байх учиргүй шүү дээ. Иймэрхүү юм бодоод найданг харахад хүний сайхан гэж миний бодлоор юу хэлдэг вэ? Тэр бүхэн амилж биелжгээд явж байгаа юм шиг санагдаж дурлахгүй байж чадахгүйгээ улам гүн ухаардаг байлаа. Буцах хугацаа ойртох тусам найдангийн тухай би дүүртлээ боддог боллоо. Өдөр ажиллаа хийж байсан ч шөнө орондоо ороод хэвдсэн ч ганцхан түүнийг л бодно. Өөрийнхөө нөхрийг найдантай жишж үзлээ. Нөхөр минь ууртай, амжхан, олонтой нийц муутай, явцуухан, хүнд итгэдэггүй. Гэтэл найдан тогтун, томоотой, нөхөрсөг, нийцтэй, хөгжилтэй, аль байгаа сайн муу нь ил явдаг, жирийн хар бор хүн. Энэ бүхнийг бодохоор тогтож байрсан амьдралаа нэгжинтэл боснуулж хайчхаад сансан замаараа орж төөргөн харвал яадаг бол гэж хүртэл бодогдно. Найдангаас хэрэгтэй хайртай юм надад байхгүй болжээ. Ингэж түмэн бодолд дүүртэл эргээд ирэхээрээ энэ хадлан дээр юунд ирлээ гэж хүртэл бодно. Найданд би ингэж дурлавч найдан миний тухай юу боддгийг би ойлгоогүй байлаа. Надтай ярих харилцах байдлын хажуул надад гот сайн байх шиг санагдана. Гэтэл бусд хүнтэй ч мөн л дотно мөн л сайн
далдуур горьцсон эмэгтэй хэнд ч болов найдлага төрүүлмээр байдаг. Би учрыг нь олдоггүй. Тийм боловч надад л дуртай хайртай байгаа юм. Надад бусдаас илүү сайн гэж сэтгэлээ хууран баясгаж өнөөх бодлоо бодсоор явлаа. Ингэж бодож явах нь сайхан байлаа. Надад чухам ийм л хүн дурлсан байгаасаа гэж би хүсэж байсан юм. Анир чимээгүй дүнсийж байгаа их ой дотор гэрэл гэгээ цасраах сэтгэлийн од болсон нэг бодолтой амьдрах гэж хүссэн юм. Иймээс ч найданг надад дурлсан гэдэг тэр сайхан бодлыг замхрахаас өмнө түүнийг надад дурлаагүй байх шүү гэж сэжиг авах юм уу? Сэтгэлд бодогдохоос өмнө түргхэн буцаж өөртөө төрсөн тэр инкри хэврэгхэн бодлыг дотроо нандинж явхаас дээд жаргал олдохгүй гэж сэтгэл шалуудаад сүлдээ шалвхан хархсан гэхээс цаг өнгөрөхөө боллоо. Бидний ажиллах хоног дуусч өнөөдөр буцна гэж байтал найдан манай майханд орж ирлээ. Найдангийн байдлыг харвал гарцаагүй нэг юм хэлэх шинжтэй. Явхаас минь өмнө сэтгэл рүү минь бүүл ус хийгээсэ. Бодол сэтгэл минь хортой юм биш. Байдгаараа л байж байг гэж би бодож суулаа. Найдан надтай зэрэгцэн жаахан чимээгүй сууж байгаад чи нөхөртэй юу гэж асуулаа. Ийм юм асууна гэж санаагүй байсандаа би балмагдаж тийм гэж ганцхан үг хэллээ. Би ч эхнэртэй шүү дээ. Миний эхнэр гадаадд суралцдаг юм. Түүнийгээ санахаараа л угтан авдаа хайрын дууг дуулж явдаг да. Бас нэг маадайсан сүрхий хүүтэй. Харин энэ хадлан дээр ажилласан хэд хоногт чивд хоёр сайхан танилцлаа. Чи миний хувьд ямар сэтгэлтэй яваагч нь ч гадарлаж байна. Чамайг би хайрладаг, өрөвддөг. Гэвч бид хоёрт бие биеэ санаж явхаас илүү юм байж болохгүй шүү дээ гэлээ. Миний дотор уужрах шиг болж. Тийм ээ. Бид хоёрт бие биедээ сайн санаж явхаас илүү сайхан юм байхгүй гэж түүний хэлсэн үгийг давтаж хэлээд өөрөө мэдлгүй санаа алдчихав. Харин би чамтай танилцаж сайхан үерхдэг болсноо эхнэртэй бичнэ. Ирэхээр нь танилцуулна. Чийж бидний тухай нөхөртөө яриарай. Бүгдээрээ ах дүүс улс шиг амьдарцгаая. Хүн олон сайхан нөхөдтэй явснаар улмал сайхан болно шүү дээ. Та нар бидэнд загтал бичиж байгаарай гэд хаягаа өглөө. Тэгээд тэрээр чамайг дүүгээ гэж санаад нэг үнсий. Гэхдээ би ч дуртай үнсүүлв. Ингээд гар гараасаа барилцаж майхнаас гарч иртэл манайхан бөмбөг тоглож байлаа. Бид хоёр ч тэдэнтэй нийлв. Ажиллах хугацаа дуусч биднийг буцахад үлдсэн нөхд маань элгэн саднаа холын замд өдөж байгаа юм шиг хөл үмэн болж бие бие тэрэн үнсэж сэтгэл хөдлөм гаргаж өглөө. Галцоо дагдаа хоёр маань ирж хоёр талаас үнсээд машин хөдлөхөд хэсэг дагж гүйхэд нь би уйллаа. Галцоо дагдаа хоёр гадаад үзмжээр ялгаатай боловч санаа сэтгэл нийлснээрээ бүхний хайрыг татсан эрэм хоёр билээ. Би сайхан гэр бүл гэж юу байдгийг үзлээ. Замын 2 цагт их юм бодлоо. Бид хоёр хүн атаархмаар сайхан амьдарч болох юм байна гэж өөрийнхөө гэр бүлийн тухай бодлоо. Ингээд оройн 7 цагт гэртээ баяртай ч ирлээ. Сайхан ч сэтгэлтэй ирлээ. Орой хоолоо төхөрсөн чинь ер анх удаа айлын бэр болж байсан шигээ сэтгэл сайхан байлаа. Хоолоо хийх зуур дуу дуулж байсан санагдана. Хадлан дээр ажилласан хэд хоногт би гэр бүлийнхээ доторх олон дутагдлыг тунгаан харж нөхөртэйгөөч их юм ярилцъя гэсэн бодолтой ирсэн билээ. Ямар ч цэцэг байлаа гээд навч дэлбэн задраагүй байхдаа сайхан ч гаднаасаа мэдрэгддэггүй шиг гэр бүл хичнээн сайхан байлаач нийгэм олныхоо дотор нийгмийнхээ тусын тулд сайхнаа гаргахгүй бол юугаараа сайхан харагдах вүлээ? Олонтой нийцтэй амьдрий. Нийгэм олны хэрэгт сайн сэтгэлээр оролцож бай. Бие биедээ болон хүнд итгэж сурыг. Дуулж хөгжмөдөж бай гэж нөхөртөө ярьж түүндээ итгүүлэх гэж зогоохон оролддог боллоо. Нөхөр маань миний яриаг их анхааралтай чагнаж хэд хоног чимээгүй дүнсгэр оргиж явлаа. Түүнийг би өөрийнхөө тухай эргцүүлэн боддог болсны тэмдэг гэж ойлгоод баярлаж санснаа ярьсаар л байлаа.
Гэтэл нэг өдөр ялгүй юмнаас маргаан гарч түүнийг далимтуулаад нөхөр маань учиргүй хэлгэнэн намайг загналаа. Чи хадлан дээр яваад зан чинь хувраад ирсэн. Юм л бол дуулах. Сэтгэл чинь тогтгоо болсон. Найдан гэгчтэй сүл бэлдэж миний согог бүхнийг дансалж яваад ирсэн. Чиний хийсэн ажил тэр. Олонтой нийцтэй явъя гэж боддог болсон чинь зөв үү? Чи их гэгэрч замаавалж би энэ ертөнцид хэрэггүй хүн. Далдороод өгмөц гэж ингэр замаа зад татан уурандаа хүнжил дэрнээс өксүүлээд гартаа өртсөн бүхнийг буснуулан шидлэв. Би байрныхаа буланд шигдэж суугаад нүдэн бүлцэтэл уйллаа. Миний сэтгэлдийн хадгалж авчирсан сүү шиг сайхан санааг минь тэр хүн даанч ухаарсангүй. Би байшингийнхаа нэг жижиг тасалгаанд шөнийн харанхуйд уйлж суугаа боловч миний чихэнд олон хүний дуу шуугаан сонсогдож бидний хийсэн нуруу хүртэл өргөн талын дунд дүнхийн харагдаад нар шингэх ягаачгүй байх шиг сэтгэлд минь санагдлаа. Би гэрэл гэгээтэй тэнүүн сайхан амьдрал мөрөөдсөн юм. Зохилогдсон Пэрнлэн лувсан цэрэн. Уншсан Эрхэнбаярын Бат орж.